Тэр нэг зүйл бодогдоод байдیں۔ Хөгжил гэдэг чи одоо яг юу юм бэ? Хүнээсээ салсан нэг тустай юм шиг ойлголтыг бид нар ойлгоод нэг хөгжил гэхээрэл тустай өндөр байшингаа хэлээд байгаа юм уу? Юу хэлээд байгаа юм уу бид нар ойлгодог. Тэр хөгжил гэдэг чи хаанаас эхэлдэг юм бэ? Тэгээд яг хөгжлийг юугаар хараад байгаас л болох л байх л та. Тэгээд зарим улсуудаа ингэ ярихсан чи зааж Монголын ер нь хөгжлийг яг хөгжил гэдэг ерний хөгжил гэж бол яг юу гэж ойлгож байна гэсэн чи зарим улсууд бол тэгж ярьж штэ. Одоо Монгол улсууд бол цэвэрхэн болоод одоо их том сайхан байшинтай аваад хэрэглээний үнэлэмжээр чичаад баахан дасцтай болоо. Тэгээд бол яг чинь энэ бол энэ тэгээд чамд бол ямар хүртээлтэй чамд бол яг ямар хэрэгцээтэй юм бэ гэдэг зэрэгт тэр асуултанд тэрхэн хариулт бодоогүй байхгүй. Миний ард талд харагдаж байгаа энэ казиногийн энэ байшин бол одоо бидний суугаад ингээ харж байгаа энэ далай дээр агаарт байгаа ус онгоц шиг энэ бол бидний сая 4 жил хэрэлдэж байхад барьчихж байгаа байхгүй юу. Газар ширүүг энэ бол Малайзаас худалдан авч газар буй болгож газар дээр тэнгэр тогтсон барилга буй болгож тэнгэрийн элгэн дээр мод тарьсан ийм гайхамшигтай согц уран бүтээл байх юм. Энэ баригдсан хөх байшингууд бол сүүлийн 15 жилд баригдсан. Энэ 15 жилгээ яагаад яриад байна гэхээр энэ жил 20 жил одоо ингэж явлаа шүү дээ. Тэгээд энэ байшингууд ч ингэж баригдсан. Энэ бол ус байсан газар бариад. Энэ 4 жилд энэ бүтэн байгуулалт. Энэ 4 жилд бол энийг бариад одоо жилдээ 1 тэрбум доллар улсын төсөвт оруулж байна. Бид нар бол Сингапурыг бол манай жирийн ард түмэн ч гэсэн бол ер нь манай эрхвэрч гэсэн их жишээ авдаг. 90 он бид нар чинь нөгөө Азийн дөрвөн барыг хараад баг болно гэж шатны баг болно гэсэн тийм. Энэ бол ердөөс Азийн дөрвөн бол цэвэр геополитикийн сонирхолоор зориутай. Ер нь ямар нэгэн эдийн засаг бол одоо ч хөгжихийн тулд чинь тэрний үндсэн ердөөсөө магадгүй тэрний бол нэг номерын бол одоо том зорилго бол тэрний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол борлогдох тийм хязгааргүй зах зээл байх хэрэгтэй. Тэр зах зээл нь Америкийн зах зээл гэсэн байна. Америкийн зах зээл гэдэг бол ердөөсөө өндөр үнээр авдаг. Тийм учраас бол Америкийн бол одоо хэрвээ хин иргэд бол одоо 73 оноос өмнө бол доллар ч одоо алтан баталгаад байсан шүү дээ. Тэрнээс өмнө бол ер нь эдийн засгийн ухаантай ийм ойлголт өгдөг шүү дээ. Ямар нэгэн бол эрэл гэдэг бол тэр хүмүүсийн зүгээр бодол санаа хүсэл мөрөөдөл биш юм. Тэр төлбөрийн чадвартай эрэлтийг эрэл гэж хэлсэн байдаг. Тэгвэл зэрэг чинь бол чиний яг би дөрөвдөө ингэж ярьсантай холбоотой нэг зэрэг чинь тэр эрэлтийг бол нэг талаас Америкт бол нөгөө алтан баталгаанаас бол долларыг бол одоо салгаад долларыг өдөөсөө цэвэр оргуу хосоос бий болгодог болсон байхгүй юу? Компьютерийн дэлгэцэн дээр зүгээр мөнгө хэвлэж гаргадаг. Тийм маягаар бол нэг талаас нь бол эрэлтийг нь бол Америкийн иргэдэд зээлэх байдлаар эрэлтийг нь өсгөж байгаа байхгүй юу? Нөгөө талаас бол Сингапур энэ Тайван одоо Азийн хэдэн баг улсын улсуудаас тэрнээс юм үйлдвэрлэдэг. Тэр үйлдвэрийн авиж тэр Европ тэр бол мөнгөний эмисээр бол бий болгосон зохион зах зээл дээр зарж идэг. Яг энэ загварыг бий болгосон байхгүй юу? Тэгээд бол тэр чинь хамгийн гол нь одоо Америкийн жирийн иргэнх чинь бол 10,000 долларын өртөө байлаа шүү дээ. Өртөө бай. Тэгтээ зэрэг чинь тэрийг ингээд гарахтай бас нэг хажуугаар хийсэн болохоос чинь Америкийн тэр аж үйлдвэрүүд чинь дандаа зүүн өмнөд Азийн орн руу бол аж үйлдвэрийн тэр чигт нь хувийн одоо өмчөд байдаг капиталистууд нь бол бүх үйлдвэрүүдээ зүүн өмнөд Азийн орн руу гаргацсан байна. Корпорациуд нь гаргах чамд ажиллах хүчтэй гэсэн. Тэгтээ зэрэг чинь хүмүүсийн бол орлого цалин орлого нь багасж байгаа. Тэгтээ зарим орлогын орн зээл гэдэг юм бий болгочихгүй юу? Зээлээр хэрэглээд чи. Нэг талдаа тийм. Нөгөө талдаа бол тэр улсууд нь бол тэр үйлдвэрүүд нь бол зүүн өмнөд Азийн орнуудад очиод ингээд байрлангууд нь тэрэн дээр бол тэр улсуудын бүх юмнуудыг авч Америк, Европын зах зээлээр хэрэглэдэг ийм яг эдийн засгийн загварыг л нийтэд нь бол неолиберализм гэж нэрлэж байгаа байхгүй. Шинэ энэ бол либерализм биш. Энэ бол зүгээр өөр баг өмссөн либерализм гэдэг юм халахчилсан өөр бодлого гэдгийг л хэлдэг байхгүй. Гол юм нь хоосон мөнгөнд л байна. Хоосон мөнгөд оргуу хоосноос мөнгө гаргадаг. Тэр мөнгөөр бол хүмүүс зээл өгөх байдлаар тэр зохиомод хэрэглэгийг зохиомд эргэлтийг заавал гэсэн. Нөгөө талаас нь бол тэр Азийн орнууд бар болсон орнууд үйлдвэрлэлд энийг нийлүүлдэг. Хэрвээ би одоо чинь өнөөдөр бол зүгээр жишээ аваад үзье л да. Би шүдний яа гэдэг юмыг бол хэрэглэдэг нэг жижиг үйлдвэртэй байж. Тэгэхэд бол би 2-3 сар юм уу 4-5 сар ажиллаж Монголын бүх хэрэгцээг хангаж байна. Би цаашаа явахын тулд заавал надад бол
тэрийг борлуулах зах зээл хэрэгтэй гэдэг байхгүй юу? Гол нь. Тэр борлуулах зах зээлийг бол ямар нэгэн юмар бол өсгөж явах хэрэгтэй. Тэгж байна. Тэхийн тулд тэр улсууд цалин орлоготой байх хэрэгтэй. Цалин орлогыг нөгөө өсөж чадахгүй учраас зохиомл нөгөө жилийн систем оруулалт. Яг энэ бодлого байхгүй. Тийм учраас Сингапур, Тайван тийм үү? Өмнөд Солонгос энэ Гонконг ерөөс ганцхан яг энэ дээр энэ неолиберализм энэ бодлогон дээр л дөрвөл болж байгаа юм. Тэгээс үзүүлэл юм аахгүй. үзүүлэлгүй байхгүй. Тэгээс тэр бол одоо тэр улсуудад бол одоо чинь зах зээлийн систем нэвтэрснээс хувийн өмчтэй болсноос тиймстэй. Гинт хүмүүс нь гэгэрснээс ардчилтай болсноос өгсөн юу ч байхгүй. Одоо жишээлбэл тэр Африкт очиод харахад тэр Африкийн тэр төв хотуудад Киншаса болоод юм улаан бат тийм шүү дээ. Тэр усууд энэс л тэгэлгүй яг гайхалтай гоё. Тийм. Жишээлбэл X гэж харагдаж тэрийг бол хөгжил гэдгийг бол өндөр тийм шүү дээ. Бетон байшин тэгээ бетоныг бол ингээд шилээр бол одоо ингээд бүрдсэн юу бол өргөн зам тэрүүгээр явж байгаа машинуудыг бол хөгжил гэж боддог. Улсуудад бол энэ хөгжил байж байна. Тийм. Гэтэ тэр бол хөгжил нь хүн амынх нь 90 хэдэн хувьд огт татгүй юм байхгүй да. Тэр чинь дандаа үндэстэн дамсан корпорациудын офисууд тийм үү? Тэ хэдэн үнэтэй бол одоо Луис Виттен ч юм тийм үнэтэй дэлгүүрүүд тийм үү? Тэгээд үндэстэн дамсан банкуудын хэдэн байлаа. Тийм юм байдаг байхгүй. Тийм юм байдаг тий. Тэгээс тэр гоё тий. Тийм мэдээж тэгэн гол тэр хүн амынх нь ихэнх нь бол байх. Тэгээ одоо бас хүмүүсийн хамгийн сонирхож байгаа тэгээд биднээс хүсэж байгаа нэг юм болохоор энэ баялагын хуваалтын асуудал хэлж. Одоо жишээлбэл ярьж шít одоо Монголын эдийн засгийн өсөлтөд дэлхийд гайхамшиг боллоо 20 хэд боллоо. За ингээ 10 жилийн дараа бол одоо чухам дэвааж амьдрна гэсэн асуудал асар хэрэгтэй байдаг. Гэтэл яг бод байдал дээр дорж дулмаад яаж очиж яана гэдэг чинь ерөөсөө гол асуудал тий. Тэгэхээр энэ хөгжил хүндээ наалдах хэрэгтэй, хүндээ очих хэрэгтэй гэсэн энэ систем байхгүй. Агнаас л бид нар ч баялаг бол ихвчлэн нэг хөв дээр нь очдог. Үлдсэн нь бол ийм ядуу байд дэлхийн дээр ингэж байна л. Гэхдээ энэний шалтгаан юу гэдгийг бид нар олж гаргаж энийг яриулах хүмүүс сонирхоод байна л да. Юм болгон зүй тогт шалтгаан нөхцөлтэй. Шалтгаан нөхцөлтэй. Тэр тусмаа бидний амьдралын зорилго болсон энэ амар амгалан аз жаргал зовлон зүтгэрүүдвэл өчүүхэн шалтгаан нөхцөл гарч ирэх ёсгүй юм. Тэр шалтгаан нөхцөл нь ч гэсэн бидний гадна талд байх тийм ээ энэ Тэнгэр бурхан энтэй холбоотой биш. Ерөөс бидэрт өөртөө л холбоотой. Тэр зовлон гэдэл чаналж байгаа тэр хүн тэр амар амгалан баярлж байгаа тэр хүнээс нь өөрөөс нь 100% шалтгаалж бийж тэр жаргал зовлон ирэх ёстой. Тэгэхгүй бол эн чинь юу вэ? Энэ хэрхэн байдаг вэ гэхээр үлийн үрийн онол гэдгээр тайлбарлаад байна да. Үлийн үрийн онол. Үлийн үрийн онол гэдэг маань шүтэн барилга гэж бурхны шашны онолын нэгэхэн хийсэн. Шүтэн барилга гэдгийг түрүүндээ би тайлбарлсан гэж ойлгож байна. Ерөөсө бурхны шин юм болгоны цаанд тодорхой зүй тогтол шалтгаан нөхцөл байгаа гэж үзсэн зүй тогтол. Шүтэн барилга. Түүний цаанд тодорхой зүй тогтол. Энэ юм ийм болох тодорхой шалтгаан нөхцөл гарцаагүй байж ах хэрэгтэй гэдэг бодол нь бол шүтэн барилга. За түүн дотроос үлийн үр гэдэг бол бидний гадаг шийж байгаа, гадагшаа өвчрүүлж байгаа нөлөөлөл хийгээд гаднаас надад ирж байгаа нөлөөлөл хоёрын шууд хамаарлын талаар онолгоо. Шууд хамаарлын талаар. Ерөөсөө бидний жаргал зовлон гаднаас үлээж авч байгаа зүйл маань бидний бусдад хэрхэн хандсны шууд хариу юм. Бурхны шингэж л үздэг. Энийг баруун шин судлал эрдэмт хэлээд байна. Эн чинь л ёстой жихэн оюун ухаан хийгээд сэтгэл хоёроо холбоос байна. Нэгдэл байна гэж. Бурхны шин дүүнийг арга биелэг хослох гэж хэлдэг. Арга биелэг хослон барилдах гэж. Арга биелэг хослон барилдах гэж юу гэлт юм бэ гэхээр одоо ч янз бүрээр хэлээд байгаа шүү гэнэ. Арга биелэг хослон барилдах нэг тантар мантар. Ерөөсө судрын бол арга гэж бидний сэтгэлийг хэлдэг. Биелэг гэж оюун ухааныг хэлдэг. Энэ хоёр яг нэг юмн дээр л давхцахыг л одоо үгч юм бол ухаанаа дахгүй сэтгэлээ дахгүй гэж хэлээд байдаг шүү дээ. Ухаан нийшээ чангаагаар зүрх сэтгэл нь үгүй гэж хэлээч тийм үү. Тэгтэл арга биелэг ослон барилдана гэдэг нь бол ухаанаараа зүрх сэтгэлийнхаа өөрөлд тэр ёс суртахуун тэр бусдыг нэгүсэх сэтгэлийг логикоор бодоод зөв гэдгийг баталж чадахыг л өгдөг. Арга биелэг хослолоо гэж. Бодоод үтгэх зүв байна. Зүрх сэтгэлээрэж бод. Йоо зөв мэдэрч байна. Улс хөгжиж чинь гэдэг те мандуулаад манай улсын эдийн засаг хөгжиж чинь иргэнд бол үуч. Иргэн бол улс хөгжихээр цаддаг юм уу яадаг юм ичгүй те.
яаж энийг авдаг болоо идэл гэсэн ганцхан санаа юм. Гэхдээ зэрэг юм байна шүү дээ. Ер нь бол сүүлийн 20 жил явсан ялангуяа бол неолиберал бодлого гэдэг байгаа шүү дээ. Энэ бодлогын хамгийн гол бол одоо үндсэн одоо гол санаа нь бол ардчил хүний эрх гэдэг нь. Хүн тэр бол одоо ардчил хүний эрх гэдэг бол зөвхөн цаасан дээр зөвхөн хүмүүс маш энгийн ухамсараар хүлээж авч ойлгох тийм юм шиг ойлгогддог, тийм шиг санагдаж байгаа байхгүй. Бодит байдал дээр энэ бол дэлхийд хаач юм байхгүй. Англосаксуудын түүхийг бол би ер нь бол сүүлийн 1000 жилийн түүхнүүдийг бол нэлээд үзлээ. Ялангуяа англосакс тэд нь бол 1600 оноодоос за 14-р зууны сүүлвээс эхлүүлээд өнөөдрийн энэ өдрийг хүртэл бол дандаа колоничлын түүх буюу боолчлын түүх байхгүй. Тэ? Английн дээр нааш 1949 онд дэлхийн 2 дугаар дааны дараа бол колони систем задраг үнсэн гэж яриад байгаа боловч энэ тэр яг задраг унаагүй байхгүй. Тэр зөвхөн өөр нэр хаягтай болсон байхгүй. Японд би нэг үтслэн гаргахтаа бүр Кинсэ Кенинкэнд ч гаргасан байхгүй юу? Кинсэ Кенинкэнд үтслэн гаргаад. Тэгсэн чинь үтслэр NHK-ийн сурвалжлагч надаас асуудгийн. За. Манай Япон гацад чадангасан энэ чи ерөнхийдөө эртний хятад ханзыг барьж бичсэн шүү дээ эднэр чинь тий. Яг содонгос үсэг гэж вээлтэй зүгээр. Одоо танаа үсгнээс ялгаа яваана гэдэг. Ялгаа нүгүүд одоо эндээс би одоо танах руу очих тий. Япон бол ингээд чигээр явж байгаад баруун гар тийш яваад зүүн гар тийш дахиад урагшаа дахиад зүүн гар тийш нэг нарийн гудамжаар ороод ингээд очноо. Солонгос ч үнэ ятад ч үнэ ялгаа байхгүй Бутаны талбай тойроо. Монгол хүн ингээд морьтой гараад мортоор тавьчихдаг байхгүй. Энтэй адилхан юмтай л гэжсэн. Тийм л юм ярьсан. Та өөр юм яриаг. Ушгаа. Нүүдэлчдийн урлаг бол харин тийм байдаг юм. Агуу эргчлөө. Нүүдэлч хүмүүст эргчлээд байдаг байхгүй юу? Тэд нар бол тарианыхын талбай өөрхийн гашаанаас босно. Нүүдэлч хүмүүс эргчлөөтэй амьдэрдэг. Та Монгол хичгээр ингэж энэ уран бичлэг татчих хат Монгол хичээг татчих хата тэр агуу эрхчлөөг мэдэрдэг үү? Тэр чинь би мэдэрдэг тулдаад бичих. Би өөрөө мэдэрдэг бол би тийм бич чадахгүй шүү дээ. Би дэндүү мэдэрдэг учраас дэндүү сайн бичдэг байхгүй. Уул хүн болгоо өөрсдөө нөгөө хайдаг юм аа л хайж явдаг байхгүй. Хүн чинь төрөөл юм хайдаг шүү дээ. Мөөмө хайгаал эхлэн шүү дээ. Тэгэл бүх юмыг хайж эхлэн дээ. Мөнгө цаас ажил төрөл хөсөл мөрөөдөл тийм ээ нөгөө эрхчлөө бүгдийг хайн шүү дээ. Буян нүгэл гэдгийг бурхан зохиосонгүй юм байна. Буян нүгэл гэдэг бол ерөөсөө эрх чөлөөний эерэг сөрөг хоёр тал байна. Ерөөсөө хүний амьдралын бодит одоо орчил дотор хүн өөрөө эрх чөлөөтэй байяал сайхан байяал гэвэл тэр буян гэдэг зүйл рүү л явахаас. Одоо өөрийнхөө эрх чөлөөг хасаал зовлон гэдэг зүйл рүү л явах бол тэр одоо нүгэл гэдэг имийг л хийсээр аргагүй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ч бол юу гэхтэй зэрэг бие хэл сэтгэл гурван хүн гэдэг ойлголт бол ерөөсөө бие хэл сэтгэл гурвын тухай ойлголт. Биеэрээ яах юм, хэлээрээ яах юм, сэтгэлдээ яаж гэдэг. Сэтгэл бол удирдагч нь. Сэтгэл бодсон юмыг бие хэл хоёр хэлж яадаг. Тэр бурхан багш гэдэг бол ерөөсөө бусад бурхан шиг тэр амьдралыг хийж өгдөг, деважингийн хийж өгдөг, тамын хийж өгдөг гэдэг биш шүү. Бурхан гэдэг бол энэ зовлонгоос гардаг аргыг зааж өгдөг. Жаргалтай сайхан амьдралыг бий болгодог аргыг өөрийнхөө биеэр туулж үзээд зааж өгсөн. Ер нь хин юу гэж яриад байгаа юм сонирм биш байхгүй да. Ямар бодлого үйл ажиллагаа нь ямар үр дүн төргээд ийн гэдэг нь хамгийн гол нь байхгүй. Тэгэхээр одоо бол зөвхөн энийг ямар нэгэн байдлаар бол одоо нэг тийм маргах гэж тийм шүү дээ. Одоо ялангуяа манай бол либералчд биш шүү дээ. Либералчд гэж би хэлэх гэдэг л. Ийм улсууд бол одоо энийг ойлгож харах цаг болцсон шүү дээ энэ чинь. Хэрэг Монгол улс, Монголын ард түмэн бол үнэхээр одоо ингээд ёстой модон бариад ингээд юм бол тэд нар ч гэсэн болоод гадаадын эзэдтэй хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Монголын ард түмэн одоо байж байгаа Монголоос бол одоо ингэж авч байгаа тийм үү? Цөлмж байгаа энэ юмнууд нь одоохондоо байгаа учраас тэдний гадаад эзэдүүдтэй хэрэгтэй байгаа байхгүй одоохондоо. Энэ бол одоо ч буусаад шахагдаад байдаг юм бол тэд нар ч гэсэн хэрэггүй бол. Энэ дунд тэр монтын гэдэг ойлголт байдаггүй. Энэ ч юм бол зүгээр л тэр хүмүүсийн мөнгийг хэдийн хэмжээний зээл аваад боолын хөтөлбөрөөр аль зэрэг эхэлж байгаа гэдэг л ойлголт үүдээ. Та нар ингээд бүх тэр түүхийг үзээрэй. Яг мөнгө хөвөлдөг эддээс бусад тэр монтын гэсэн хүмүүс бол тэгээд дараагийн үедээ байдгүй. Мөн үү? Энийг бол ялангуяа эдгэрт үйлчиж улс төрийн эрх мэдлэр тэ нутаг орноо эдгэрт зараад
Мөнгө цуглуулсан хүмүүсүүд ястаа сая доллараас илүү авсан түүх байдгүй мөнгнөөс. Филиппиний марксыг хар. Одоо саяны Египтийн Мубаракийг хар. Тэгээ тэр Саддам Хусейн харалта хэдэн жил юу цуглуулсан? Хэдэн жил бөмбөг цуглуулсан. Тий, юу болоо? Тий. Мөн тэгэхээр одоо энэ нэг сайхан гадаадад хэдэн доллартай нэг гэж бодоод өөрийгөө баясгаад явж байгаа хүмүүсүүд эхнэр нь очоод нэг сайндаа нэг $500 хэрэглэн дараа нь өгөхгүй ажиллаа өгөх юм бол. Тийм. Мөн үү? Тэгэхээр эргээд энийг ойлголцоод монголчууд нэгдэх ёстой болчиход байгаа. Тэгээд ард түмнийг нь айчхаараа эдгээр чи айсан долоод хамгийн найдвартай банк гэж аваачаад яг эдгээр нөгөө банк руу тий авч хийждэг хүмүүстээ сайхан хийж өгөөд тий байх бол хин зэрэггүй амтал очаах гэхээр яг тэгэж нэр яг таны хэлж байгаа. Энэ мөнгө яг нэг их хүсэр авсан мэй гэдгээ та тайлбарлаж байгаа. Айгүй амархан одоо сая ингээд манай жирээд байна шүү дээ. Яацаа мөнгө угаахын эсрэг хууль гэдэг. Басалдаг 7 хоногт орж ид батлагдчихсан. Тэр хууль нь эцсийн энэ дотор хүн ирж мөнгө хуваахад биш юм. Энэ нутгаа зарчаад мөнгө гадаашаа байрлуулсан хүмүүс очиод хэрэглэхэд нь уцаагаад өөрсдөө зайлн авахгүй юу? Тийм байхгүй. Зайлн авахгүй юу? Яг тийм болчих. Одоо шинэ одоо хин тэр Монголд одоо төрийн хүн байсан нэг хүн хэдэн доллар цуглуулчаад тагуул сүлдээ үнэхээр сонгуульд ялагдаад бариад мөн үү? Өөр хүүхдийн гудамжинд барьж авч алчих га зүгтээ гарлаа гэж бодъё. Тэгээ өөрөө дансандаа нэг $100 сая тойгоо очиход харагдаач нэрэ аа. Тэндээс нэр өстө хүний урд саяа чиглэж чадахгүй. Тийм л байхгүй. Өнөөдөр нэг хүмүүс буруу ойлгоод идэв. MCS-ийг тэр хүмтэн болцсон гэж буруу ойлгоод идэв. Хизээ ч тэр хүмтэн болохгүй. Өөрөн тэр бомбол байх байхгүй юу? Би өөрөө энийг бол үнэхээр бүр за одоо энэ хинээс нь ч илүү сайн мэдэх хүний хөвд хэлж. Тэр зөвхөн хувьцааных нь капиталжуулах нь бол яг бодит энэ хүн тэр хувьцааг зараад тэр өмтөө болоод энэ тэнд арал худалдаад авах боломжгүй тэр хувьцаа чинь баахан опшнтой кондишнстэй хязгаар зарагдахгүй байхгүй. Энэ бол тийм л байхгүй. Өөр нөгөө нөхрийг нэг жоохон хөөргөөд ингээ булан шахаад гарцаа өгөхгүй энэ төлөө тэ нүүрс угаах үйлдвэр барьдаг дараагийн цалгаас төлөв барьдаг юмор ингээд боолон хөдөлмөр ихсүүлж байгаа механизм байхгүй юу? Хувийн өмч гэж байдаггүй байхгүй да. Тэгээ манайх одоо нэг юм аягүй сайн ойлгох хэрэгтэй. Ерөөсөө энэ үл хөдлөх хөрөнгө хувийн өмч гэдэг ойлголтууд чинь бидний тархинд суулгаж өгсөн хулигддаг вирус байхгүй юу? Тэгээ би монголчуудад дахиад хэлэхэд үеийн үед монголчууд энэ хүн төрөлхтөн сөнөхөд үлдээд байдаг юм нь жинхэнэ хүний хөрөнгө гэж байдаг бол тэр нь үл хөдлөх хөрөнгө гэж байдаг бол энэ бол зөвхөн өөрийнх нь үр хөвгтдгийг мэддэг байсан байхгүй юу монголчууд. Мөн үү? Хүнд ганцхан үл хөдлөх хөрөнгө байдаг. Тэр нь өөрийнх нь үр хөвгтөл гэдэг. Тиймээс одоо бидний үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэдэг байгаа байшин чинь бүр хамгийн сайн хийсэн 50 жилийн настай байдیں۔ Зөвхөн байгалийн газар хөдлөлт ч юм уу нэг юм болоход буцаад унцдаг. Ямар юм бэ? Гүйлж барьцсан байшин газар хөдлөлтийг даахгүй байх юм бол ямар юмны үл хөдлөх хөрөнгө байдیں۔ Гэтэл хүний үр хүүхэд тэр үр хүүхэдтэй үлдэж байгаа удамшиж явж байгаа юу фар гэдэг чинь бол жигэн үл хөдлөх хөрөнгө байхгүй да. Монгол эндээс нөгөө мөнхийн амьдралтай мөнх тэнгэртэн монголчууд мөнхийн бус амьдралтай алга хорвоогийн боолчууд гэдэг ялгаа гарч ирдэг. Хүмүүс намайг ингээд айгүй их тийм бид нар язгууртнууд тэгээ хаад ноёдууд хүн төрөлхтний хувьд бурхтна. Бусд нь алга хорвоогийн боолчууд гэдэг хүмүүсээс ингэж боддог юм шиг үлээ. Нөгөө солонгос кинонд гардаг нэг ташуурдуулаад ингээд тэ долгоноод гутаарчдаг тийм хүний боол гэж хэлдэг гэж буруу ойлгоод байдیں۔ Том албан тушаал түүний хариуцлага мөнгө том бизнес гэдэг бол хүмүүсийн тийм байнгын далд завгуур төгшөөрт байлгадаг. Тэрнээс ангижрах арга бол тэр их бүх зүйлсүүдийг үл тоогоод тэгээд сэтгэлдээ ингэж зогсох. Гэгийн сэтгэлчин бол гэгийн гэрлийн чанартай юм аа. Гинтийн хэрээр хэрцсэн юм аа. Тэр хэрийг чи арилгаж чадвал чи өнөөдөр бурхан бодод авална. Та даригч болж болно. Би бурханч болж болох нь. Би одоо тэр хинтэн ч ярьсан. Хинтэн ч ярьсан. Тэр Сингапурын тэр алдартай Лекуниан байна уу? Малайзын тэр Махатер байна уу? Хинтэн яг ингэ сэтгэлээ уудлаад ярих юм бол тэднээс бүр хэд дахин илүү واخгүй юу? Мөн үү? Бүх монголчууд тэднээс хэд дахин илүү. Манайхаа юу гэж боддог вэ гэхээр тэ тэр хүн доолын хөрөнгөтэй гинлээгээд тэр сүрдээд гэдэг байна. Тэр хэмжээний одоо ухаантай тэр чин ухаантай биш үү? Тэр хэмжээний одоо боловсролтой гэж байна. Боолын хөдөлмөрөө аягүй сайн хийсэн гэсэн мөн үү? Тэгээд тэр хэмжээний өрөнд орох боломжтой. Өрөнд орсон гэдэг үнэмжинд болохоос биш. Тэр хүний ухаантайгийн чад юу биш. Харин ч эсрэгээр ухаантай хүн тийм хийдгүй. Яг үзэх юм бол уваагүй хүн хийдэг байхгүй юу? Энэ тогтцоон зөвхөн уваагүй хүн л тэдний мөнгийг л гэхээр авч их орон нутгаа зарна шүү дээ. Тэгж ярих юм бол тийм байхгүй юу? Энэ бол цаашдаа ингээд одоогийн системд бол ердөөсөө ямар нэгэн тийм ухаантай улсуудын ямар нэгэн байдлаар одоо өөртөө улс орондоо төрдөө бусад зүтгэл
ийм боломж байхгүй байхгүй. Одоо хамгийн одоо чинь хувайгүй хамгийн зарчимгүй тий хамгийн ийм одоо ийм улсууд нь явдаг энэ систем чинь угаасаа тэр хүмүүсийн буруу юм биш. Энэ чинь бүр механизмд байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нэг талдаа монголчууд ч өвтөж байгаа юм шиг байна. Гэхдээ бүтэн дэлхий энэ юмнаас цөмөрө монголчууд одоо ойлгуулчихад байгаа байхгүй юу? Яг үнэ. Би лав ийм төрлөө хизээж очихгүй. Тэ? Яг үнэ. Ийм төрлөө би очихгүй. Энэ угаасаа төр биш. Тэгээ би нэгэнд харийнхны тоглоомын засаглал боол болмооргүй учраас би очихгүй энэ төрлөө. Тий. А гэхээр цөмөрө энэ нийлээд энээс гарыг гэдэг дээр энэ дотор ч гэсэн одоо хараа л да. Эртээ тэр телевизээр ярьж байгаа жагаад анх оюутлахын гэрээг нэг гишүүн үүсчихсэн ч гэлөө. Гудамжны иргэний одоо юу гэдэг нь те байгууллагууд те. Дараа нь энэ маань 9 болсон 7 болсон ч гэлөө. Одоо 20 болчих гэдэг шүү дээ. Энд чинь угаасаа нөгөө явдаг юм явдгаар явал монголчуудын гоё үг гэдэг шүү дээ. Цаг нь иржээ гэж. Тэгэхээр одоо цаг нь ирсэн. Сая л энэ засгийн газарт байсан дотроос хэлж байгаа байхгүй. Сайхан уулзах. За яг түрүүн бидний хэлдэг хэлж байна. 4 жилээр солигддог эрх авахын тулд заавал эдгээр дээр очичээж эдгээр итгэхийг хүлээх юм бол гарчихгүй бол бусдад систем өндөрсөн мэт тийм тэгж байгаа байхгүй. За баатар энэ жил бүх сувг хүч монголчууд ингээд нэгдээд энэ тогтцооны зэрэг тэмцэе гэж ярив тийм. Тогтцоо гэдэг хууг биш ерөөсөө энэ тогтцоо. Энэ тогтцооны зэрэг дэмжихэд эдгээр энэ жил 31 тэрбум төгрөгтэй болох гэж байгаа маа. 31 тэрбум доллартай. Доллартай болох гэж. Нүсийг бол эдгээр аваа улсч чинь гадаадаас мөнгө аваа. Тэгэхээр та нар 31 тэрбум төгрөгийн өдөөс явах гэж учраас одоо яг ямар хүчээр хиттэй ингэж явах гэдгийг та нар бодоод хэлсэн. Сэрэмжлүүлж байгаа байхгүй. Нэг хахад чи айцлаа байна. Тэгэхээр би зүгээр сайн чиний хэлж байгаа би ингээд сонсоод сууж байгаа нэг бодогдож байна. Хамгийн гол нь манай ард түмэн нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй юу? Монголын үндсэн хуулийн дээр ч байгаа. Ер нь бүх хүн төрөлхтний түүхэнд ч энэ батлагдсан зүйл. Тэр ихтэй зэрэг чинь ямар улсад ямар одоо чинь засаглал байх нь энэ чинь ард түмэн шийддэг байхгүй юу? Тийм үгүй тийм үү? Тэр бол мөнгө төгөл юу ч шахахгүй юу? Хэрвээ ард түмэн чинь одоо сэтгэлээ нийлүүлээ үнэхээр ингэдэм бол ямар ч мөнгө юу ч шахахгүй юу? Тийм ямар ч гадаад их юу ч шахахгүй юу? Монголчууд Багдадыг эзэлсэн чинь Мустасим бол лалын ертөнцийн хамгийн шилдэг бүхний хураасан тийм баялагтай байсан юм. Тэгээд хүлээгүй хаан гэсэн байна. Чи энэ баялагаар яадаг юм бэ? Тэ? Энэ бол эрх мэдэл, тэ? Хүч чадал юм байгаа юм гэсэн. За тэгвэл Мустасим чи наатайгаа идэд амьдраа гэх. Нөгөө алтныхаа санд нь авч төвчсөн байна. Тэгээ Мустасим өсөн гэж байгаа. Тэндээ өсөж өгсөн гэж. Өөрөөр хэлбэл нөгөө гүн ухаан нөгөө ертөнцийн үзлийн зөрчил энэ дээр явж байгаа байхгүй тий. Юу гэхээр тэр Мустасим гэдэг нөхөр бол тэр их мөнгөөр цэрэг хөслөө тэр их хэд баялагтай учраас би хамгийн хүчрэх гэж бодож байсан. Хүлээгүй бол эндээс нүүдэлчил очсон шүү дээ. За хаанд бол тийм их эд баялаг байгаагүй. Янз бүрийн эдийг худалдаж авах мөнгө байгаагүй. Гэхдээ л яаж юм гэхээр илүү их хүч чадал одоо оюун санааны илүү давуу боломж байсан байх тий. Тэгвэл чи одоо энийг идэд амьдр гэсэн Мустасим тэндээ өгсөн байгаа. Тэрийг жөөний дараа бичсэн байна л да. Эд баялаг гэж юу вэ? Тэ? Гэтэл бол ертөнцийг дагуулах гэдэг чинь шал ондоо юм байна. Ахад бас нэг юм байна. Өнөөдөр ажиглагдаад байна. Одоо энэ лалын террористууд, фундаменталистууд гэдэг нэг юм одоо ингэ дэлхий бас баригдаж шээ. Яг Чингисийн эзэн Чингис хаан харизмыг дагуулсны дараа яг лалын ертөнц яг ийм нөхцөлөд орсон байна шээ. Нөгөө нэг ассасинчууд гэд бахан нөхдүүд тэмцсэн тий. Наан нөгөө уулын үгэнгээд хуршаа гэдэг нөхөр толгоолцсон. Европ тэр лалын ертөнцийг чичрүүлж ирсэн. Аль шилдэг ярууны харигч эрдэмтэн Схетон ван гүнгүүдийг бүгдийг ингэ налуучтай болж алуулдаг. Тийм үл үзэгдэгч хүчтэй нэг бий болцсон. Тэгээ тэрийг яаж дарах вэ гэдэг бол одоо чухамдаа лалын ертөнцийн одоо их хор тавтай болцсон байсан. Хинч дарж чадхаа байсан байна. Эндээс хүлээгүй зэрэг хүч 10 гаруй устгаж байгаа. Өнөөдөр ингэ харж байгаа. Монголын эзэнт гүрэн, за Америк эзэнт гүрэн гээл та тий. Эзэнт гүрэн хоёр ялгаа. Америкчууд энэ террористуудыг дэлэхгүй байгаа. Дайн зарлалаа. Дэлхийн шин дайн бол энэ гэж хэллээ. Үе олон газар цус усгаж чинь, олон засгийн газар одоо янз бүрийн буруутгах чинь, хувьсгал хийж байна. Дайн хийж эзэн дөрвөлж. Гэтэл монголчууд тухайн үед бол тэрийг дарсан. Лалын шүд төгчтэй хамгийн их баярлсан тэр шүү.
яг Тэнгэрийн авралаар монголчууд ирж биднийг энэс салгаж өглөө. Тэ? Тэгээг бол энэ лалын ертөнцид бол цусан гэлцсэн түнэр харахгүй болох байсан. Тэгэд лалын төвч тэрийг баярлж өчтдөг байхгүй тий. Ингээ бодохоор л энэ ертөнцийн шиндэг журам за тэгээд монголчуудын төр зас ухаан энэ төр бол их ондоо юм биш. Монголчууд үнний төлөө их одоо явдаг. Тэр одоо гүн ухаантнуудыг ажиглахад бол ертөнцийн бодит хөрстэй үнэн юм руу их явдаг юм харагдаж байгаа. Нөгөө тэр нь учиртай гэдгийг тоохгүй л яваадахгүй юм учиртай гэж гал яваад байдаг. Учир нь учиртай гэж зарим нэг нь. Тэгээ тэр нь учиртайг нь мартчихад яваад байдаг. Ухаан өрөхгүй л дээ. Тэгээ чи хөдөөний айлууд чинь гацаас уулсан ч гэсэн доор нь юм хийгээл өрөм хийгээл хөөрх юм. Тэсээд айгүй амар хайрлаж байгаа. Хүндэтгэл. Тэгээд олон сайхан мэрэгдүүдийг бид хэлж болно. Тэгэхээр ерөөсөө ертөнцийн юм гэдэг бурханд орхон байна гэдэг бол бодит үнэр рүү хамгийн дээд зэрэгээр ойртох бодит үнэнд очихыг л одоо жишээлх юм бол хамгийн их бурханд ойртож байгаа хэлбэр гэж ингэж үздэг. Учир нь учиртай, тэр нь учиртай гэж байна. Юм учиртай л гэдэг үстэй. Тэгдэг. Тэрнээс саадахыг хэлж байгааг нь дуулаагүй байна. Цааш нь хоёр дамнуулж явах юм. Тэгээ тэрийг л олоод уншаад мэдээтгэвэл хүн ингэсэн шүү дээ. Түүнээс далаалан бид нарт одоо юу гэж ярьдаг мэд чинь та нар. Хүн гэдэг амьтан бол бас гэж ярьж байгаа шүү. Хизээ бид нар амьтан гэдэг дагуураас салгуулах юм. Тэр загтал хүн болов бас гэж ярихаар л тэрийг сонсоо сууж ивэл одоо би жинхэнэ хүн байж байгаа юм шүү. Хүн болов бас гэхээр л одоо хүн мэдсэл надад жинхэнэ дөрөстэй шүү. Яг нь. Одоо бол хүн гэдэг амьтан бол бас. Архан багууч, аяр ганги хүү гэдэг юм заалгаад хөрхий. Нэг хөгийн юм заалгаад тэр сайхан бурханлаг багшаарай. Яахан санаа зовмоор шүү. Сарын сонсол. Тий, тэгэл. Тэгэхээр Эрдэнэ Монголын гүн ухаанд нэг их том ойлголт байна. Одоо сүүлийн үед ялангуяа энэ олон үзэл санаа, шашнууд чи цаанаа юу гэдэг вэ гэхээр бүгдээр л ярьж байгаа л да. Гүн ухаан гэдэг юм байна. Тэгээд Зянроны бичсэн номыг хараад байхад за сүүлийн үед ингээд судалгааг хараад байхад тэр монголчуудын дэлхийн ертөнцийг засаж ирсэн ухаан бол үг ухаан байсан юм аа гэж. Өөрөөр хэлбэл ертөнц дахинд том юм, бага юм гэж байдаг. Том юм нь бол өгч явдаг. А бага юм бол авч амьдэрдэг. За энэ хоёрын тэнцвэр дээр одоо дэлхийн ертөнц цаашдаа байгаль дэлхий за хүндрэлт бүх юм л энэ дээр харшин тогтдог гэсэн тийм санаа явж ийн л дээ. Тэгээ хараад байхаар нэрээ таач Эрдэнэ Монголын гүн асуудалдаг. Хамгийн гайхалтай жишээ гэхээр жишээл өгөөдөө хам байгаа. Одоо энэ бүх барууны түүх за бүр Эрдэнэ өрн дахны түүхийг ч гэсэн бид нар анзаарсан их сонин Соломон хаан гэдэг бол асар их эрдэнэ цуглуулсан. Тэр хүн өөртөө цуглуулсан эрдэнэсээр л одоо энэ ертөнцийг дагуулсан юм шиг нэг тийм ойлголт байдаг. Гэтэл өгөөдөө хаан дээр одоо дэлхийн түүхэнд бараг ганц тохиолдол эсэргээрээ өгөөд дандаа өгдөг. Өөрөөр хэлбэл хар хорой хотод төвлөн сууршиж хагаад өвлжчихэд тэгээд хаварчаад цуслан намарчаад бууж ирэнгүүт тэр дэлхийн бүх хуурай газрыг эзэлцэдгүүрнээс ирсэн бүх юм хаанаас цугладаг. Цуглангууд газрын хүмүүс хаанаас иш хүртэх гэж ирдэг бүх дэлхийд ихнээр. Тэгэхээр сангаа нэгээд юу ч битгий үлдээ бүгдийг өг. Тэгэд хэрвээ барууны ойлголтоор бол асар их хурааж хөрөнгөлсөн мөнгөтэй хүн нь бол одоо бусдын газар гарах нь ш зүрэг тий би мөнгөтэй гэсэн зүрэг. Гэтэл өгөөдөө ам бол надад чи ерөөсөө ирэхгүй яг л ертөнц өөрөө минийх гэсэн тийм гүн хай байдаг. Тэгэхээр зарим бүр том шашнуудыг ч хараад байхад бас тийм үндэслэл нь байгаа тэр нь гацсан юм шиг. Ягаад гэхээр хүнд үг буддизм гэсэн сургаал айлт тий эд байлгоос илүү ухаарлаг одоо хүн дандаа юм өгчээ ухааруулж сэхэр үлжээ гэсэн тийм ойлголт нь явж байгаа. Тийм анхныхаа ойлголтоор байгаа тийм шашин тийм гүн ухаан тийм төрөөс бол гайхалтай одоо оршин тогтнож байгаа. Дандаа авч идэг тэр гүрэн улс бол маш богино хугацаанд огцон цойлол тэл үндсэндээ болон сүрээд байгаа шиг. Одоо жишээлбэл өнөөдөр Америк бол нэг үе бол энэ тэр эрхчлэн шилрээд байдаг шүү дээ тий. Одоо бүх тэр гуйлагч ядуусаа бидэрт өгөө. Тэгэх юм бол би энэ хүмүүс чинь эрхчлэгдэд сайхан амьдрах 200 жилийн өмнө төгөлөл. Одоо бол Америк ямар гүн болсон гэх авто гүрэн болчихлоо шүү дээ. Бүх дэлхий зөвлөмдөг тий. Энийний дараа ямар юм үүсэж байгаа гэхээр энэ Америкийн тогтоосон систем нөгөө нэг арчилсан үзэл санаа гэдэг чинь болохоор ч гэсэн ойлголтоос төрөд эхэлж байгаа шиг санагдаад байна. Гомлын хаан дээр Пасинар хаан гэдэг тий.
нийгэм угаасаа бэлтгэгчийн төлөв рүү орно. Тэ? А Монгол бол өөр их тугсаатай юм байна. Яагаад их тугсаатай бэ гэдэг нь дэлхийн түүхийг өөрчилсөн үйл явцууд хаана болох ёстой тэгэл болдог. Эрдэнэ гол тэгээд хэн хүчрэггүй. Тэр буцаад хүчрэх болно гэдэг бол өөрөө түүхийг хэлсэн юм аа. За тэгвэл монголчуудын сэргэн мандах цаг ирсэн юм байна. Гэмсрэнгүй энэ хүртэл сэргэн мандлын намайг энэ танилыг яриад хэлсэн. Учраа тэр хэлчихсэн тэнгэрийн цаг ирлээ гэдээ бас ярьж л ерөнхий мэдрэмжүүд орж ирээд байна л да. Тэгээ бид нар яаж хүчрэх болох вэ гэдэг нэг тийм асуулт одоо бидэрт байнга бод байна. Тэр нэрээ бодоод үзэхэд 13 дугаар зуунд 250 мянган монголчууд за бурхан алдааныг таарад энэ онон мөрний савараасэлцэн хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс бол 29 алтан улс за тэгээ тэр Багдадыг сүрдэх тийм том хүчээр энэ дэлхийг төгнүүлэх гэж босно гэж зүтлээчгүй л байна. Энэ нь юунд байж болох уу гэж та юм байна. Энд би бол бодож байна. Та ярианы их хэлсэн шүү дээ. Дагуулганд тэгэхээр өгөх юм таах хэрэгтэй гэж. Бид нар юу гэх юм бэ гэж. Ашиглахыг өгөх юм уу? Өглөгийн болон бусад чамдад хүрхэг дадуулан үйлцсэн ба гэж үг байна тийм ээ. Тэгэхээр өглөгийн болон бусад чамдад хүрхүү гэхээр бэлэг баримтыг сансрын төгний орчуулалт. Бэлэг баримт гэж юу хэлдэг юм бэ гэхээр нөгөө гэгээрэлд хүрэхэд хөгжүүлэх ёстой 6 зүйл гэдэг. Гэгээрэлд хүрэхэд хөгжүүлэх ёстой 6 зүйл. 6 бэлэг баримт гэж хэлдэг. Эхнийх нь юу юм бэ гэхээр өглөгийн бэлэг баримт. Өгөөмөр сэтгэл гэж хэлдэг. Өгөөмөр сэтгэлийн бэлэг баримт. Хоёр дахь нь болохоор шагшаабад буюу ёс зүй гэж. Гуравдугаар нь болохоор зондой буюу хичээл зүтгэл гэж. Дөрөвдүгээр нь собо буюу төвчээр гэдэг. Төвчээр хатуужл гэж. Тав дахьт нь самаадэ буюу сэтгэл төвлөрөл гэж. Зурдугаарт нь шэр буюу бэлэг бэлгүн гэж. Эдгээр зүйлийг л хөгжүүлж гэгээрэлт хүрэх ёстой гэж Бурхны шинтүүд итгэдэг юм л да. Тэгэхээр өглөгийн болон бусад чамдад хүрхүү гэдэг бол өглөг буюу өгөөмөр сэтгэл эхнийхэн тоолж штэ тийм ээ. Хийгээд бусад эдгээр бэлэг баримтыг хөгжүүлсэн, дадлагжуулсан надаа буян хэдий хэрэг байна. Ер нь энэс бусад бүхэл буян байна. Эдгээр бусад бүх буянаа би хамаг амтны тусыг бүтээхийн тулд Бурхны утгыг олоход зориулъя гэж л ийм л утгатай мөргөл гарч байгаа юм л. Тэгэхээр одоо үүнийг уншихтаа ийм л юмэг бодно гэсэн. Дахиад нэг уншаа та. Бурхан ном ховрогын чуулганд би гэгэрл хүртэл аврал итгэмээ гэж. Өглөгийн болон бусад чамдад хүрхвийг дадуулан үйлцсэн ба өнөө миний үйлцсэн бусад буйнаар хамаг амтны тусын тулд Бурхны утгыг олох болтугай. 300 жил өндөр гэгээнийхаа энэ их хүн хэцүү цагийг монголчуудыг туулуулахын тулд өвгдийн захиалгаар ногоон дээр цагаан дээр ихийн бүтээж өгөөд ингээ бидний эхнэр хоёроо хайрлж өдөө хүргэж ирсээ тисэж ирээд одоо эрчүүд нь тэнгэрийн үүргээ хийж эхнэр эхчүүд нь хатан ухаанаараа тэр төрийг хүмүүжүүлэх тэр хатан ухаанаар хүмүүжсэн төр нь төрийнхөө үүргээ биелүүлэх тэр цаг ирж байгаа байхгүй юу? Хэрвээ яг энэ эрэгтэй хүн төрийн үүргээ биелүүлэх тэр төрийг нь өөрийн эхнэр хоёр нь бэлддэг энэ зөв харьцаа эрен нэр шиг эм шиг байдаг энэ зөв харьцаа соёл гэр бүл гэдэг энэ ойлголт зөв байсан тохиолдолд нөгөө төрөө засах юм чинь гарч ирж байгаа. Тэр эрэгтэй хүн ихлэ биеэ засахгүй өөрийгөө хэн гэдгээ мэднэ язгуураад би ямар мөнх тэнгэрийн оюун ухааныг авч явж байгаа гэдгийг мэдчихэд миний энэ оюун ухааныг яг энэ чигээр миний хүүхдэд төлөвшүүлж чадах тийм хатан ухаантай удам хэн билээ гэд энэ чинь заяаны хань гэдэг багхгүй юу? Жинхэнэ улс төр гэдэг бол өөрөө өөрийгөө олох тэгснээрээ өрөөд бусдаа зөв зохицож хамтарч ажиллах асуудыг чинь улс төр гэдэг байгаа шүү дээ. Тиймээс биш улс төр гэдэг бол жишээ нь нэг сонгуульд оролцоод тэгэнгүүтээ нэг тийм нэг гарын үсэг зурдаг тэрүүгээр амьдрдаг болох ойлголт биш байхгүй. Тийм учраас бид нар байнга өөрийнхөө төлөө болон өрөөлийн төлөө санаа зовж сэтгэл тавьж л үйл улс төр байхгүй. Хуучин нийгмийн романтизм ардсан нийгмийн улс төрийн тогтолцооны бас нэг ялгааг л ойлгохгүй байна л да. Хуучин үед бол улс төрд орж байгаа хүн гэдэг бол тухайн юмдаа ажиллаж байгаад хамгийн сайныг нь жишээлбэл юм янз бүр мэдэр шилж аваад тусгаалan бэлдэж байгаад за чи ингээд энэ улс орны төлөө хийх ёстой гэсэн тайлбарыг суулгачлаа. Тэгмүүд өгөл ундаггүй юм тогтолцоо байлаа шүү дээ. Өнөөгийн тогтолцоо нь бол
чамд санаа үйл дэшегаар эднийг хэрэгжүүлээд тэр чинь бүтчихвэл окей, бүтэхгүй бол байхгүй яваа гэсэн тогтолцоо болчиход байгаа байхгүй тий. Тэгвэл өнөөгийн 4 жилийн хугацаатай улс төрчид тавьж байгаа коммунизмын романтик шаардлага бол илүү аюултай. Тэгвэл тэр хүн юу ч хийс буцахгүй болох аюултай. Нөгөө талаар тэр үеийн бэлтгэгдсэн нөгөө боловсон хүчнүүдийн гаргадаг шийдвэрээс өнөөгийн тохиолдлын хүмүүс гаргаж байгаа шийдвэр хоёр бол бас ондоо. Тэгвэл яаж юм гэхээр системийн зөрчил ахаад нөгөө нэг хоёр системийн зөрчил гарангуут буцаад монголчууд юу руу боддог гэхээр уламжлал руугаа биш коммунизмтэй харьцуулж үзээд эхэлж байгаа байхгүй тий. Уг нь уламжлал руу байх хэрэгтэй. Гэтэл харин уламжлал руу байх. 3 чиглэл би хэлээд байна л та. Тэгэхэд нөгөө ахуйгаа боддог хүн төрийг даатах ч юм уу тий. Нөгөө даалам сэрэн чимчиг хүмүүс хаа байна. Хан уншиг хүмүүс хаа байна. Намын уншиг хүмүүс хаа байна гэж харахаа бичихгүй. Коммунизм үед тэднийг нь шившглээд дууссан тий. Тэгээ коммунизмын идеал нь зэдэн бол чаа болсон гэх хүмүүс байлаа. Яг арчсныг нь гарч ирэнгууд энэ хандван энэ даалам зэрэн чимэг өдрөө бодхоос илүүтэй зэдэн бол чаа болсонтойгоо өнөөгийн харьцуулахаар ихэр зөрчлөө гарч ирж байгаа. Тий. Энэ хоёрыгоо одоо чи даалам зэрэн чимдэг хэлсэн байдаг шүү дээ богдхан. Манай зэрэн чим нэг л дутагдaltaй ундаа гэсэн. Кростовец батсан байгаа байхгүй. Танай зэрэн чимчээр нээх гэдэг. Ингээд бид нар нөгөө Монгол нусгай тогтнолын тусалж дэмжих гэдэг бид нар автономи толгой гэж танаа нэг алах шүү дээ. Тэгэхээр танай зэрэн чимд чинь бүрэн тусгай тогтнол гэдэг ингээд их чи ямар учиртай Япон руу гүгээд их юм гэсэн чинь гэлсэн гэж байгаа. Элчин сайдаа манай зэрэн чимд ганцхан дутагдaltaй байна шүү дээ. Гэсэн ямар дутагдaltaй гэсэн чинь Монголоо гэж хэтэрхийх боддог юм аа гэж хэлсэн гэж байгаа. Тэрлээ болж харахгүй байгаад байгаа. Гэхдээ бодит байдал чи өөрөө тэнд байгаа байхгүй. Ер нь монголчуудыг шүүмжилсэн янз бүрийн одоо интернет дээр ч юм уу ном сурвалж дээр бичсэн зарим нэг юмнууд би тэрэн дээр монголчуудыг ингээд сүүлийн үед магтаад байна. Ямар их супер байсан тухай магтаад байх юм. Гэхдээ эдгээр чинь ямар технологи, ямар шашныг хүндрэлтэнд дэлгэрүүлсэн юм бэ? Good question. Гэхдээ хоёр том асуулт асуусан байдаг. Тэгэхээр тэр хоорондоо маргаж яана л да одоо баруун нээл одоо тэрийг судалдаг болсууд. Тэнийг хэсэг нь эднэр болвол бидний шиг материалын технологиг биш нийгмийн зохион байгуулалтын технологиг мэдрүүлсэн юм аа. Өөрөөр хэлбэл яаж тархаа бутаргаагаас ерөөсөө зохион байгуулалтын нийгэм бий болж болох вэ? Түүнийг ямар аргаар барих вэ гэдгийг эднэр креатинг хийсэн хүмүүс. Яг нь ингээд ерөнхийдөө ингээд харахад нөгөө хөгжил дэвшлийнх нь сүүлд эснийч ач гавь ч юм уу эсвэл бол одоо юу ч хийж магадгүй. Ямар ч байсан бид нар ингээд үндсэн юм руу ороход их ойрхон байна л да. Ердөө 20 дугаар зууны их цайд орчиж байгаа. Тэгээ одоо бид нар ингээд бодох гэдэг байна. Одоо ямар 100 жилийн ердөө 100 жилийн өмнөхөөс ондоо шаардлага одоо хүмүүс тавьж байгаа байхгүй. Чи тэр Харвард, тэр Кембриж, тэр Стэнфорд төгсөж чи мундаг төрийн эрх нэг явдаг хүн болно. Ерөнхий шалгуур хүмүүс байгаад шүү дээ. Тэнгуут жоохон урагшлуулаад үзэхээр за ханд ван байлаа. Энэ тэр үедээ л бас мундаг байсан Кембриж төгссөн үү? Москвад их сургууль төгссөн үү? За боли Бээжин сургууль төгссөн үү? Тэ? Тэр хүмүүс төрөлх ухаан байгаа байхгүй. Төрөлх нөгөө Монгол шин чанар. Тэр хүмүүс тусгаар тогтнолоо тэмцэж явахдаа ямар нэгэн диплом байгаа. Ердөө 100 жилийн өмнөх асуудал байгаа байхгүй. Нөхцөл байдал тийм байгаа байхгүй тий. Тэгэхээр асуудал бол нөгөө нэг түрүү хэлээд байгаа шүү дээ. Дипломын ирэмд бол биш. Энэ бол нөгөө хүний мөн чанарын ирэмд байгаа байхгүй. Яг Монголын төлөө явна гэсэн юм. Яг ийм нөхцлөөр бид нар зөвхөн бодоод үзэх хэрэгтэй. Одоо 100 жилийн өмнөх хандван тэр хүмүүсээс одоогийн хүмүүс илүү ухаантай гэж бодлох юм шүү дээ. Байхгүй. Яг зарчмын адилхан тий. Тийм нөхцөл жишээлбэл яг үндэснийхээ юм өөрсдөө олж авсан тохиолдолд бид хүчтэй байж болох юм байна. Одоо тэгээд дэлхийн нийт одоо жишээ шинжлэх ухааны үеийн гайхамшиг шүү дээ. Яагаад Монгол тусгаар тогтно? Шинжээ угар гэдэг асар том энэ бол Бээжингээс асар хол байсан тий. Цөл мөл одоо өндөр улаа тусгаарлагдсан, хөлөөний нуруу тусгаарлагдсан. Эдгээр тусгаарлах боломж байсан. Төв тусгаарлах боломж байсан. Гэтэл Бээжинд хамгийн ойрхон ямар ч нөхцлөөр Монгол руу цэрэг оруулж чад жишээл одоо манжуур бол ардаар ингээд тойрцсон тий. Ажлаас цэрэг оруулахад боломжтой хэрнээ. Энэ монголчууд яг тусгаарлаж өгдөг чи өөрөө хүчний тухайн асуудал байна. Хүн ам нь 640 мянга гэсэн мөртлөөсөө үндсэндээ 525 мянган Монгол 100 мянган хятадтай 5 хүндний хятад энд байсан. Ингээд байхад эдгээр тусгаарлаж чинь өөрөө ингээд ахаал онцох шүү дээ. Тий. Эсвэл бол за боли Чингис хааны үеийг л үзье л та. 250 орчим мянган хүнтэй 3 голын савд амьдарчсан монголчууд нийт нүүдэлчин аймаг нь бол нэг сая 800 орчим мянга. Гэтэл уртал дээр нь 50 сая хүнтэй хятад
тухайн үеийн толгор те 20 сая үнэтэй 29 гэдэг юм үзэлтээс ягаад гараад ирв гэдэг нь чинь өөрөө төвхөн онцгой. Шинжлэх ухаанаар тайлбарлах гэхээр болохгүй болчиход байгаа байхгүй тийм. Гэтэл бид нар энийг л яриад байгаа шүү дээ. Энэ хүч, энэ синергетик нь хаана байгаа юм? Энийг яаж олж чаддгийг энийг хийсэн Монгол хүн гэдэг чинь хийн. Гэхдээ энийг хийхдээ бид нар нөгөө нэг дээд ингээс заяатай зэгэр орчтой байдаг гэдэг хэлэх юм бол наач биш болчих гээд байна. Ер нь бол гол юм хараа. Тухайн нөхцөл байдлаа үнэлэх гэсэн асуудал ирээд. Монгол ганжуур данжуур тэргүүтээ буддын хүн ухааны их сурвалж мэрэгдийн төгсөдхийг кирилл бичигт хөрвүүлж түгээн дэлгэрүүлэх үүднээс Монголын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншил, түүх соёлын огшин болсон оюуны үнэт бүтээлүүдийг судлан шинжлэх, хүн ардаа соён гэгэрүүлэх ажлыг цогт цагийн хүртэн соёлын төвийн тэргүүн буян дэлгэр хурц нарын санаачлагаар их бүтээлээс нь кирилл бичигт хөрвүүлэн гүйцэтгэж арт түмэндээ хүргэж эхлэв байна. Бидний ажил бол цоошин зүйл гэж бас нэг хэлж бас болохгүй. Яагаад гэх юм бол монгол хэлэн дээр өмнө ингээд орчуулагдсан байгаа зүйлийг өнөөдөр бид нэр зөвхөн монгол хэлнээсээ хэл буюу монгол бичигнээс кирилл хэвсгэнд хөрвүүлсэн гэдгээрээ нэг өөр болохоос биш. Энэ бол өмнө хийгдсэн ажил. Тэгээд дээрх түүхийн улбайг бид нэр үргэлжлүүлж байгаа юм бас ийм үүрэг хүлээсэн юм ламсууд байгаа юм. Хүн төрөлхтний оюуны их өв болсон. Дорнын их нэвтэрхий тойл ганжуур данжуур нь зөвхөн бурхан шашны сургаал айлтгалаас гарна. Хүн ардын амьдрах зан үйлийн тухай, сэтгэл зүй, агуу их ухаарлын тухай өгүүлсэн байдаг нь түүнээс хүн төрлөختөн бид сурч мэдэж авах зүйл хязгааргүй их гэдгийг нотолж байгаа юм. Ганжуур данжуур хэдийгээр бурхан шашны ном боловч утга агуулга нь шинжлэх ухааны болон орчлон ертөнцийн хамаг зүйлсийн утга учирыг тодорхой эмх зэгцтэйгээр бүртгүүлэн цогцлоосон агуу их нэвтэрхий тойл юм. Энэ агуу бүтээлийг их хэлээр уншин судлах нь монголчуудын оюуны санг бадраасан нэн чухал зүйл бөгөөд эх орны бахархалт үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Ер нь бол номыг дээр мэдээж бол хүүхэд анх эхлээд номыг уншихад хэцүү юм шиг байдаг. Тэгвэл номын амт гэж юм байдгийн шүү хүүхдүүд. Номын амт гэдэг бол тэр имийг олон талаас нь тийм одоо мессежийг богинохон сэтгэдэг болчлоо гэд хүмүүс яриад байна шүү дээ. Энэ бол манай нийгэм цогш нь үзэгдэл. Урд нь хүмүүс ингэж амархан юмд итгэмтгий байгаагүй. Ингэж амархан бол бид нар далд удирдлаганд автомтгай байгаагүй байхгүй. Яагаад гэвэл хүн бүхэн дотор талдаа өөрийн гэсэн үзэл бодлын ийм тодорхой багт одоо богцтой байсан. Тэр шүүлтүүрээр бид нар сайн муу юм тийм үү гэдгийг шүүдэг, гар цагаан шүүдэг юм. Хамгийн гол нь номоор дамжуулж өгөх гээд байгаа юм бол одоо нэн тэргүүний хүүхэд залуучуудаа захиж хэлэх юм бол монгол хүн өөрөө болсон байх хэвээр. Монгол хүн болохын тулд бол одоо надад бол нэг юм ойлголт байдаг. Хөдөөний суманд байгаа хөлт, хөдөөний багт байгаа хөлт, аймгийн төвд байгаа хөлт, хотын хөлт. Хотын бүр гол цөмд нь байгаа хүүхдийн юм надах сэтгэлгээ өөр шүү. Монгол ухаан бол хөдөөнийх аймгийн төв хөлт бол арай л өөр сарамгцсан. Би л олон дүүнгээр мэдэн штэ. Тэгэхээр хотод байгаа хөлт хэтэрхий их олон юмнаас мэдээлэл авдаг болохоор сэтгэлгээний цар руу задарсан мөртлөө монгол ухааны юм хэлж өгөхд хүлээж авахгүй шүү. Харин тийм. Тэгэхээр энийг хандлага руу оруулахын тулд яах вэ? Энэ бол маш том эмгэн л байхгүй юу? Хамгийн гол нь нэг юм үг гэдэг чинь манай өвөг дээдсээс захиж ирсэн нөгөө тэр юухтэй зэрэг бол хүний сэтгэлийн эзэмдүүл биеийг хайчих гэдэг үг байдаг. Тийм учраас манай Монголын хүүхэд залуучуудын энэ тарих оюуныг өөрийнхөө үзлээр өөр харийн тийм үү одоо барууны ийм харийн үзлэр бол ингээд цэнэглээд бэлдээд байна гэдэг бол тэр улсууд энэ улс орны эзэн ирээдүйн эзэд болох гээд байгаа энэ санаа шүү гэдгийг л маш хүчтэй ойлгож авах хэрэгтэй байхгүй нэг хүн бүхэн ингэж ханд ямар нэгэн бол нэг юм өгöd гэж ямар нэг хэвлэл үг бол энэ ямар нэгэн байдлаар бол энэ ухуулах сурталчилгаа байдаг байхгүй юу. Тэгвэл зэрэг чинь ном хэвлэл бусад юмыг бол олж уншихдаа зөв юмыг олж унш. Харин буруу юмнаас бол тэр уншаад ч өдрөөс хол явах хэрэгтэй байхгүй юу. Хамгийн гол асуудал юм. Тэгэхээр зүгээр ном уншина гэдэг бол зөвхөн уншихын тулд унших гэдэг шүү дээ. Тэгэхээр бол бид нар бол тэр одоо энэ санаагаа дуусгаж ер нь бид нар хамгийн их монгол хүн болно гэдэг чинь би өөртөө санал нэг байна. Үнэхээр одоо манай хотын хүүхдүүд одоо чинь баахан олон болвол ингээд мэдлэгийн юм жижигэн хитрхийтэй байдаг боловч тэр хүнээс яг ингээд тулгаад нэг асуудлын мөн чанар цаатлын утга учирын асуухтай зэрэг чинь байдаггүй байна. А тэр юу гэхтэй зэрэг чинь ер нь тэр хүнд өөрт нь бол хүний ертөнцийг үзүүл ёс суртахууны ихэн хэмжүүр тийм үү? Энэ өөрөө бол яг дотоод сэтгэлээрээ монгол хүн болоогүй байхгүй юу?
Тэгэхээр таны ярианаас нэг юм агуулга гаргаад ирж л та. Хүн бүр математикч болох алгагүй, хүн бүр эцэг болдгоо гэдэг. Яг үнэ. Хүн бүр монгол хүн болно шүү гэдэг. Хамгийн гол монгол хүн. Бинийг л хүмүүст өнөөдрийн энэ нэвтрүүлгэд оролцсны гол нь бол хүмүүст энийг л ойлгуул. Тэгэхээр монгол хүн болох төр хөдөө 100 аваачаад яах, гадагшаа бол экотуризм хийх гэдгээсээ илүү одоо бол гэхдээ яг үнэлэх 70-аад оныхноос хойш 80-аад оны хүүхдүүд бол хүүхдтэй монгол ахуй зааж чадахгүй тий. Харин ийм болчоод байна. Ийм болчоод байна. Энэ бол одоо манай нийгэмд бол одоо ингээд болж байгаа энэ одоо ядуурл ихсэн гэдгийг хамгийн гол одоо чинь мэдээж энийг бол эдийн засгийн хүчин зүйл байгааг бид бүгд тэр оюутан Монгол бол энэ чиглэлөө яаж хөтлөх? Тэгэхээр тийм юм уншаараа гэх юм уу да ингээд ихийн оронд за нэг ийм юм руу явуулаач номын клуб ихэн гэдэг тийм аргыг нь бол яаж зааж өгч. Тий. Тэгтээ зэрэг чинь бол би дахиад хэлэхэд ер нь бол бид нар өөрснөө бол монгол хүн болохын тулд чинь монголынхаа түүх соёлыг монгол хүн бүхэн насан туршдаа нэг юмыг байнга бодож байгаа. Манай монголчуудын хүн болгодог ухаан чинь бол хийли бие хий сэтгэл гурвангийн төлөвшүүлдэг. Килийн таада кил зөвшөөрүүлэх үг. Жороо. Тэр онцлог таалганагдагчнээс хүн ямиг эргэцүүлээд талаас нь бодоход маш оюуны том дасгал үүдтэй. Оюун төлхүүр, цаасан шувууны сургаал, точ шувууны сургаал ингээд одоо хэдэн тогтсон сургаалтай. Тэрийг тэгэл хуулаад бичээл олон дахин бичсээр бичгийн хэвэн засардаг. Зөвж үчдэг болдог. Олон дахин бичээд багш хэлүүлсээр байтал тэр чинь хүн болж төлөвшөх тэр дотор чинь бол нялх хүндч төрийн эзэнч хамаатай бүхэл юм байж байгаа шүү. Ард иргэн ч гэсэн хүмүүжих юм байдаг. Тэгэхээр зэрэг нөгөө бичиг үсэг сурахтаа хүн бол төлөвшгийг бас хамт агуулгаар нь бас сурах шигт. Ганжуур данжуурыг уншин судлаж өөрийн оюунд хөрөнгө оруулахаас гадна үр хүүхэд хойч үеийн залуустай өглөөлөн үлдээх нь ямар ч алт эртэн баялгаас үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа билээ. Одоо манай Монгол мэрэгдийн энтхэг төвдийн одоо оюун санааны оргил болсон бүтээлүүдийг орчуулж уйгурчин бичгээр бичсэн байсныг Кирилл үсгэн дээр одоо хөрвүүлэн буулгаж байгаа, ийм ажил хийж байгаа гэж бидэнд бас мэдээлж өгсөн. Тэгээ ингээд бид нар цогц цагийн хүрдэн дээр төв дээр очиж одоо тэр данжуур гэдэг гайхамшигтай судрыг бид бол зөвхөн төвд хэлнээс нь лам нараар уншуулад за ингээд ном уншуулчлаа гэж явдаг байсан. Тэр одоо гайхамшигтай судрыг өөрийнхөө гараар барьж нүдэрээ харж оюун ухаанаа одоо ширгээж унших ийм боломж нэгдсэн их гайхамшигтай сайхан бүтээл гарсан байсан. Тэгээ тэр бүтээлийг одоо очиж авъя да гэд зорж очиж энэ Монгол данжуурын 1-р бот Магтаалын чуулган гэдэг энэ ботыг аваад одоо ингээд чадан ядан уншиж байна. Би энэ сэтгэл очрын Магтаал гэж энэ нэг бүлгийн эхний дөнгөж 1-р одоо 4 шадыг ил одоо хараад л энийг тайлбарлах гэдэл ингээд чадан ядан сууж ин л да. Энд ингэсэн байна. Хим бээр сэтгэлээс болгоч торыг мөнхөө сэтгэлээр арилгаад сэтгэлийн мухгийг арилгагч төрлөх тэр сэтгэлд мөрөгмүү гэж. Тэгэхээр энэ ингээд ойлгоход ер нь альва юмс үзэгдэл бол бидний эргэн тойронд болж байгаа бүх үйл явдал ертөнцийн юмс үзэгдлийг тусгаж байгаа энэ бүх тусгал маань бидний сэтгэлээс болдгоо. Сэтгэлийн торноос шалтгаална гэж. Тэгэхээр тэр сэтгэлээс болж байгаа үзэгдлүүд маань сэтгэл ямар байна уу? Тийм л байна. Тийм учраас тэр сэтгэлийн мөнхгийг арилгагч буюу сэтгэлийг одоо хордуулагч тэр 5 хорыг арилгасан байгаа цагт бол сэтгэл өөрөө гайхамшигтай юм аа. Тэр 5 хорыг арилгацсан байгаа цагт бид сэтгэлдээ мөргөж сэтгэлээрээ цэвэр ариун байж одоо тэр сэтгэлээсээ өөрсдөө ариусгаад авах боломжтой юм аа гэсэн ийм л их том агуу санааг 4 шат мөрөнд гэ багтаачихсан. Ийм гайхамшигтай судар номыг гартаа барьж байгаадаа их баяртай байна. Тэгээ энийг би одоо зөвхөн өөртөө ингээд хадгалаад бодоод явахгүй оюутан сонсогч нартай түгээх дэлгэрүүлэх бас ийм одоо багш хүний хувьд үүрэгтэй. Тэгээ энэ үүргээ бас биелүүлэх гэж чадан ядан зүтгэж байна. Монголын эзэн хаадын одоо зарилгаар орчуулагдж байсан, алтан үсгээр бишигдэж байсан ийм үнэтэй одоо хөлгийн судар. Тийм учраас монголчууд ганжуур данжуурт бол үргэлж одоо номын оргил гэж үзэж ирсэн.
итгэл үнэмшил, зөв итгэл үнэмшил болно. Зөв итгэл үнэмшил гэдэг бол зөв сонголт, зөв үйл хөдлөл, зөв одоо чиг баримжаа, зөв амьдралын хөвшил хэмстэй. Ийм юмнууд болдог. Ерөөсө Бурхны шин гэдэг бол үннийг л хүлээн зөвшөөрөл. Үнийг л хүлээн зөвшөөрөл. Сэтгэлэн зөв болж иж дараа нөгөө хүмүүс чинь хэлбэртсэн амьдрал дээр зөв болох байхгүй юу? Тэгэхээр Монгол дотроо бид нар эвлэлдэж энэ мөнх төмөрийн хүчин дороо нэгдээгүй цагт бол хизээч хүн төрлөختөн зэгцэрэхгүй. Өөр бид нар нэгдээгүй гамшиг нь яг одоо миний өөрийн нөгөө одоо судлаачны хувьд ихэд бид нар нэгдээгүй гамшиг нь өөрөө эргээд биднээсээ илүү хүн төрлөختөнд очих гээд байгаа. Гуниглах үе одоо ер нь мэдгүй таны ярианаас сонсоход нэг хүндрээл гунаад идэгч болов гэмээр. Тэгтээ чи хүний амьдрал шүү. Гуниглах юм чи минийх жоохон том юмд гунигладаг гэх юм уу би. Жишээлбэл бөмбөрцөг дэлхий минь харин биш шүү. Арил хайр найргүй хайрлж чинь те. Гимлай мөс 100 жил тайлах мөс нь 30 жил тайлж чинь гэж шүү дээ. Энэ л харин жоохон хэцүү баг. Миний дандаа ярьдаг юм. Бид гурав энэ дэлхийн бүтэн том тогтцоог яагаад ярих чадвартай байна гэхээр тийм бид гурав монголчууд учраас яриад байгаа. Яг уу зүгээр Монголын 3-ны үл хүмүүийн 3-ны 1 нь лам хүн байсан гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тэр их дайнч, баатарлаг, ертөнцийг тохинуулж байсан тэр монголчууд бүгд зэрэг зэвсгэн орхиод, номд хувц өмсөөд, тийм үү? Сахил санаварыг сахиж, уулахад агууд даяанчилж, бүхэл бүтэн Монгол орныг зан заншил бүх зүйлийг нь Бурхны шашин таан уйлдуулж, бүр номт орон болгож хувиргаад хөдөөний нэг чагуунц гэхэд л тийм ээ төвдийн харамбыг номоор гартуулж л байсан. Ийм одоо түүхт орон болгож хувиргаж байсан. Энэ юуны тулд яах гэж монголчууд Монголын үе дараалсан хаадууд энэ шашин сонголт хийж энэ орныг ийм байдалд хүргэвэ гэж. Тэр тэргүй монголчууд хүчрэг гэдгийн туйлыг үтсэн. Баян чинэл гэдгийн туйлыг үтсэн. Бүхнийг захирд эзэн байхын эдийг үтсэн арт юм ээ. Ингээд бид амар амгаланд хүн төрлөختнийг аваачхын тухайд үзээд ингээд амар амгалан олдгүй юм гэж. Ингээд сансар хорвоотоо тулалдаж бүхэл бүтэн ертөнцийн тогтолцоог ялан дав чөлөөлөгдөхын тухайд энэ сансрын аян танд улс орноор морцсон артгүй юм бид. Өөрөө өөргөө ялан дийлнэ гэдэг. Энэ бүгдийг тухайд хуйлран орно гэдэг бол энэ бол агуух оюуны хувьсал юм. Энэ зөвхөн энэ хэдэн дэлхийн улс орн биш. Бүхэл бүтэн ертөнцийн тогтолцоог ялан дийлэхийн тухайд улс орноороо энэ аян танд морцсон. Бид ийм л ард түмний хөвгөлтэй. Энэ буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа байгаа хэдийгээр сүлд одоо орж ирсэн ч гэсэн тийм. Дархлаа гэж юу юм бэ? Яг гоо дархлаа гэдэг нэг тийм миний ойлгож байгаа бол нэг хүн болгонд нэг үндэстэн болгонд нэг юм байгаад байгаа шүү. Тийм ээ тэр нь бол дандаа шашин байдаг. Тэр энийг дархлаатай холбоотой бас нэг тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухус үсэг биш тийм ээ одоо юу гэдэг баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хичээд талын ламд өгöd намайг хулгай хийсэн гэж битгий бодороо гэж ном уншуулж байна гэдэг биш тийм ээ мухус үсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Дархлаа гэдэг нь та илүү оюун санааны дархлаа тал руу нэрээд байна. Оюун санааны одоо дархлаа. Одоо шин дэлхийд даяар одооноос л тэр экологи гэж ярьж эхэлж байна. Тэр нь буддизм бол өөрөө нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж байна. Энэ их толгой, их хориг гинүү мөн үү? Европын холбоо гинүү явж идэр за тийм үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эдгээр. Путин ч ирнэ, хуужинтан ч ирнэ, Обама гэдэг хүн бол дэвтэрийн хүүхдийн арчигдаа дараагийн хэн нэгэн тухайн үед ерөнхийлөгч байгаа тэр нь ирнэ угаасаа. Ирээд яг гоо эдгээр чинь ингээд нөгөө мацаад шалтгаан юунд байна гэж ингээд хайгаад яваад нь штэ. Тэгсэр угаад сүйдээ хүссэн эс хүссэн ч мөнх тэнгэр гэд нэрлэгдээд байгаа. Өөртөө үүсгэсэн. Энэ оюун санаанаас ирж дахиж бүх учир шалтгаан мөн үү алдаа оноо амжилт ололт дараагийн шинэ нэрний юм бүх юм олж авах байхгүй юу бүх юм мөн үү тэгэхээр яг одоо өнөөдөр ингээд монголчуудаа бид ингээд яриад байгаа юм маань
эдний хизээ биднэр дээр хурдан ирэх нь дахиад бидний өөрсдөө энэ ч хэдий ч нэг хурдан учраа олохоос хамаарат байгаа. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм ааш нэг тийм. Хүмүүс чинь нэг юм харчаараа нэг том мөрөөдлийг нийлээд харчаараас агуу их хүчтэй юм байна шүү дээ, тэ. Зохион байгуулалтаас гадна хүн бүхний зүрхэн дотор нэг гэрэл асааж шүү дээ. Бид нар нөгөө гэгээр нэг хэрэг томын бодоод байдаг байхгүй. Бяцлагд суугаад баахан надаа өхөр тэрэг ном уншаал тэгээд өстө ард нь гараад тэгээд нэг баахан хүч хөдөлмөр зарж байгаа л гэгээр нэг ч ойлгоод байдаг. Ердөө тэр биш. Ердөө л энэ буян нүглийн тухай, үеийн өрөөний тухай мөн чанарыг ойлгоол. Тэгээд за ийм л юм байна гэж хүн зөв замдаар зогсох мөчийг л би гэгээр л гэж ойлгож байгаа. Энэ утгаараа бол яг өөртөө чинь санал нэг байна. Үнэхээр одоо энэ сэрхүү бол хязгаарч ирж болно, хэндэж ирж болно. А тэр цаг мөч бол харин өнөөдөр үе олноороос ирэх тэр цаг мөч өнөөдөр ирсэн юм байна гэдгээр нэгтгэдэг шүү. Ер нь хүн төрлөختөн. Сүүлийн 400 жил болоог энэ сэхэр ухаарлын энэ нэрэн рүү бид нэр хөл тавьж байгаа байхгүй. Тийм учраас би уншигчдаа ингээд дахиад хэлэхэд ер нь бид нар өөрсдөө энэ 90 цагийн дуудлагыг өнөхөр оюун санаа зүрх сэтгэлээрээ сонсож энэ дуудлагыг бид нар чих тавин сонсож өөрийнхөө ажил амьдрал өөрсдийнхөө байгаа байдал нийгэм улс гэрийнхаа энэ тухай хувь зээний тухай бас бодох хэрэгтэй болчтой гэдэг энэ санааг л хүмүүст хүргэх. Сүүлд мэдээлэл авмаар л. Энэ одоо өрн дахинд одоо бүр Америк дахинд тэгэлгүй яхан яг энэ хөдөлгөөн одоо жинхэнэ өрнөд хэлсэн шүү. Хүний бодол нэгэнд энерги юм чинь 7 миллиард хүний сэтгэлгээ гэдэг бол ямар ч атом цөмийн бөмбөгөөс илүү хүчтэй хамгийн хүчтэй дэлхийд өөрт нөлөөлдөг энерги орчин байхгүй да. Яг үнэ. Тэр нөгөө эвтэй байхдаа хүчтэй гэдэг чинь ямар ойлголт юм гэхээр сэтгэл нь нэгдээд нэг зорилго руу чиглэлсэн үедээ хүчтэй гэдэг санаа юм. Тиймээс биш нийлээд одоо нэг хүмүүс шиг ингээд хувааж идэх юм гэдэг нэгэн үзүүр сэтгэлээр чулуун хэмийг цоолоо. Яг наад чинь баггүй. Нэгэн үзүүр сэтгэлийн чинь эвтэй байхдаа хүчтэй гэдэг ойлгож сэтгэлээр чулуун хэмийг цоолно гэдэг чинь тэрийг анх сонсож байхад бол ямар гоё хэлсэн, ямар гүн гүнзгий утгаар хэлсэн. Тэр бол сэтгэлийн юм. Тэр миний аягүй их монголчуудаас эрсцгээгээ чи хин гэдгийг мэдээч гэж тэр энийг ойлгосон монголчууд заавал нэг хурдны заалан цуглаад бид нар мөнх тэнгэртэн монголчууд штэ. Тийм ярихтаа биш. Зүгээр л цөмөрө бодоод эхлэх болсон. Тийм. Бодоод эхлэхтэй. Зөв бодоод эхлэх юм бол тийм надтай биеэр уулзаагүй, би биеэр уулзаагүй. Хоорондоо бид нар зүгээр ингэж ярьж байгаа юмыг сонссон. Тэ хүмүүс бодоод эхлэхэд бид нар угаасаа дээгүүрээ бодлороо холбогдчих واخгүй да. Энэ л өөрөө яг бидний чинь үндсэн одоо нэгдэх юм багхгүй юу? Заримдаа ерөөс бодож чадах юм бол бид гэрэл болж ингэж асч чадна. Хүний сэтгэлийн энерги ямар хүчтэй гэдэг хоёр жишээгээр ярил л да. Сайн муу хоёр туйлын жишээгээр мөн үү? Нэгдүгээр жишээ. 2008 оны Олимпиас Монгол алтан авахд зүгээр л спонтанна буюу огцом тэр монголчууд ямар их баярлав. Тэр годамжаар яваал бие биентэйгээ ямар хөөрхөн баяр хөөрөө хуваалцаад ингэж тэ. Тэгэхээр энэ бол сэтгэлийн баярсан тэр хүч нийлэхээр хэвээ уулыг нурааж усыг эргүүлэх тийм боломж олгодог гэдгийг уг нь сайн анзаардаг хүн бол тэр Олимпийн аврах төрсний орой монголчуудын хэвээ бүгдээрээ юм нэгдэлтэй баярлж байгааг нь харуулж байгаа. Тэгэхээр бид нар одоо яг тийм процессыг энэ 2.7 сая Монгол дээр хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? 2.7 сая Монгол дээр. Ер нь бол энэ дэлхийн ертөнцийн хурцтай чинь нөгөө туйлын. Бидний хизээч болохгүй юмд саяны Каддафиг алхад тэр хүмүүс нь ямар хүмүүс байж байгаад ямар хүмүүс болцоод тийм болгосон хүнтэйгээ тэр харгист садистуудаар харьцаж байгаа шүү дээ. Энэ бол энэ нөгөө доод боол заяатай хүмүүсийн угаасаа тавилан. Тэгэхээр эндээс би эртээ нэг ярьж байхад ойр анзаараагүй юу? Сэтгэл нэгэнд айгүй хүчтэй энерги учраас мөн үү? Яг энэ язгуур монголчуудын хувьд гомдлоос цаашаа хитэрдэггүй. Гомдлоосгүй гэж. Өөрөөр эндээс юм байгаа шүү дээ. Хүн одоо эхлээд итгэн. Тэгээ итгэл нь биелэхгүй болоод гомдно. Тэгээд яг гомдол дээр бүгд яагаад биеиндээ гомдоод байгаа? Яач гэдэг дээр ярилц чадчих нэгддэг байхгүй юу? Энэ гомдлоосоо цаашаа хитрээд мөн үү? Цөхрөл болоод, хорсол болоод,
өш болоод, өс хонзон болоод, өшөө авалт болоод явчих юм бол эдгэр шиг болчихж байгаа байхгүй юу? Тэр өнөөдрийн Монголын төрд байгаад өөртөө өчийг олоогүй, олсон ч чадлын хүчнийг янзалж чадахгүй байгаа. Маш олон шалтгаантайгаар монголчуудын нэгд хүндсэн юм. Яг энэ гомдлын төвшөнд өнөөдөр хүн амын 99% нь тогтолцоо болохгүй гэдэг дээр сэтгэл нь нийлцсэн байж байгаа. Тийм хүчтэй энерги бий болцсон. Тэгэхээр энэ 99%-ийнх нь тэг гомдсон сэтгэл чи өөрөө өнөөдрийн төрийн тогтолцоог зөвшөөрөхгүй болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань одоо юусэн яг хутганы ирмэг дээр байгаа. Хорсол цөхрөл болох уу? 2008 оны 7 сарын 1 шиг. Эсвэл тэг бүгдээрээ ярьж сууж хагаад 2008 оны Олимпийн аврах төрсөн шиг болох уу гэдэг сонголтын өмнө монголчууд ирчээд байгаа байхгүй юу? За цэцгийг одоо Жодопгийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Батулга өгнө. За ямар гоё зураг байна. Харин хизээш татчихгүй зураг байлаа энэ. Энэ монголчуудын одоо таавлын нэг их сайн мэддэг нэг сэтгэл зүрхийг одоо нэг яаж нэг бадраасан юмнуудыг холон болгох вэ гэдэг юм дээр л та нарын бол хамгийн их санаа зовдөг. Ялангуяа яг зөв үнэлж тийм ээ. Тэгвэл өнөөдөр яаж нэхэр монгол хүн маань их материалыг сонирхолоор орцсон тийм ээ. Ийм л юмд л бас санаа зовж яваад идэв. Монгол гавьяатаа бичсэн үлгэрийн дотор солиулсан. Тэгээ энэ гадны нэг тийм том дасгалжуулагч сая Францууд манай дээрс хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгээ тэр юу ааж манай нөгөө жоо хүмүүсийн тэмцээнийг ирж харж байна. Яг ийм сэтгэл зүй үүсэх гэж манай Германд 2 жил бэлддэг гэж байна. Тийм дайчин чанар суулгах гэж. Танайхан ч үс гараад ирэхэд тэр дайчин чанар байж тийм байна. Бас тэгж гайхаад байгаа. Тусанд нь байхгүй нэгээр идэг байгаа шүү дээ. Тэгж явж байгаад би нэг 9 сарын машины төрүүллээ. Би ерөөсөө нэг 25 удаа төрийн дуулыг Оны төрийн дуулыг дууллаа. Би тэгтээ зүрхэн дотроо төрийнхөө дуулыг дуулдаг байсан шүү. Тэр башуу сүүлийн сеншураагүй гэдэг 15 дахь өдөр миний төрсөн өдөр болж таараа. Би төрүүлээд нэмэлт барилдаанд аваж авалтай байл төрүүлээд. Тэгээ би ерөөсөө энэ бодсон л доо. Энэ түмэн арт түмэн миний ард 2 сая Лонзомын арт түмэн. Төвлөгийг дарцсан. Миний Монголын арт түмэн хүлээж аваа. Тэгвэхаа. Яахаараа би өнөөдөр энэ боломжийг ашиглаж монголоор хэлээрээ одоо үг хэлж байна. Арт түмний хамтсан сайхан үг хэлж болдог юм байна. Ерөөсөө бодогдоод болдог. Тэнгэрт тэтгэгдсэн Монголын арт түмэн та бүхэндээ маш баярлалаа. Аврын өшөөд та бүхнийг баярлуулснаа. Баярлалаа. Гэсэн тэр дотор байсан хүмүүс. Ваа гэж монголчууд л ойлж байгаа. Зүгээр хүн ойлгохгүй. Гэхдээ тэр момент дээр ч хүн байх болдог шүү дээ. Яагаад ч тэн дээр тэнгэр тэрэгцсэн миний Монголын арт түмэн гэж хэлжсэн. Тэгэд ямарваа нэг юм ингээд юм сэтгэлийн галгүй хийчихээр тэр хизээ нэгэн цагт баригддаг л байхгүй. Тэгээ яг одоо дуун дээр ч гэсэн тийм шүү дээ. Яг ингээл энэ дотроос л дуу гарахгүй л бол тэр хүмүүст нөгөө чихэнд очиод тархинд ч бараг задрахгүйгээр гараа авчдаг. Тийм хүний үг ирээс нь хаалтдаг. Тэгээд ийм дутуул байгаад байна л да. Уул нь яг сэтгэл зүрхнээс тэ асар том юмыг задлж өргөн хүрээнд тэ ингэж хийх боломж нь байгаад байхад те бид нар нэг гэр дотор байгаа гэдгээ монголчууд ухаарч эхэлж штэ. Түрүүн нь болохоор нэг зургтын ч юм уу те эсвэл нэг намд ч юм уу эсвэл нэг юм юмд харьяалагдаад байсан байхгүй. Одоо залуучууд бол задгарч маш их задгаа сэтгэж эхэлж байна л да. Тэгэхээр энэ цаг бол уулаасаа ирж байгаа цаг юм чинь. Энэ дээр нэх одоо бухимдах яах бол шаардлага байхгүй.
Хичнээн их энэ мэдээллийг хааж боомлох тусмал одоо надаас бухимдлээ анзаарагдаж штэ. Тэгтэл цаана нь маш хүмүүс бухимдаж байгаа гэж бодох хэрэгтэй. Монголчууд бол төртөхгүй тий зүгээр дотроо монголчууд тий. Тэгэд чон чин бухимдахаараа бас эвгүй штэ. Тий тэгэд чоныг уулна сэтгэж өмнөнийг үлдэгч энэ сэтгүүлч гэж тийм ээ. Энэ сэтгүүлчид маань бас энэ чонны энэ бохимдлыг бол тавигдуулахгүй бол нэг өдөр задарвал бас эвгүй дээ. Тэгэд энийг бол ухаарад эхэлсэн л дээ. Бидний үеийн залуучууд л одоо энэ зүйлийг хийж санаачилж явахгүй болвол хизээ хийх юм бэ? Яаж энэ Монгол орн биднэрт те заяагдсан шиг бид нар дахиад буцаагаад хойч үед аваач өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний гол зорилго бол зөвхөн дуулах шүү. Жавхлан түүхээд судлана, бүх зүйлийг ч үлгэрлэнэ. Яг өвгдөөд чигээ байхыг л би хичээв. Түүнээс биш нэг мэрэгжлэр нэг зүйлээр өөрийгөө хамаатуулж явдаг. Одоо манж борооны үлдэгдлүүчийг би бол явахыг хүсэхгүй. Би энэ ард түмний зовлон жаргалын дуу хоолой бол ард түмний зүрх сэтгэлийн илэрхийлэл болох хэрэгслэр гэж байна. Яруу найрагч гэдэг чинь Монголын хэмжээгээр, дэлхийн хэмжээгээр сэтгэж байдаг. Үндэстнийхэн зовлон жаргалын дуу хоолой болж байдаг. Тэр үндэстний бэлэг тэмдэг нь болж байдаг. Тийм л хүмүүс байдаг шүү дээ. Би бол хэзээ шийдрээс айхгүй. Би ганцхан юм хэлэх байна. Энэ бол Монголын ард түмэн ялагдчихгүй. Ард түмэндээ итгэж, ард түмнээ шүтэж, ард түмнийхээ төлөө явсан хүн буруутдаг маа. Ард түмэн ялагддаг, хувь хүмүүс ялагддаг, бүлэг хүмүүс ялагддаг л байхгүй юу? Зүүр өгнүүд айгүй яг үнэн байдаг байхгүй. Олуулаа бол олонгүй. Яг энэ мөчт хэлмээр байгаа зүүр өгнүүд. Олуулаа бол олонгүй далаа. Бид нар өөр хоорондоо ингэж иж болохгүй. Эвдрэлцээд. Тий, их Монгол улс байсан юм шүү нэгэн цагт. Тэрийг эргээд эвлэрүүлэн нийлүүлэх хэрэгтэй. Олуулаа бол олонгүй далаа. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болох. Монгол түмэн маань ухаантай. Бид бол сод бэлэгт агуу их түүхтэй, санах сэрхүүн асар их мэдрэмжтэй ийм улсын үр сад штэ. Таныг хөглж, танд хүч нэмжсэн тэр зүйл юу байваа л гэж танаас асууя гэж бодож байна да. За, миний одоо барилдааны онцлог хамгийн гол сэтгэлийн ганц түлхүүрийн нууц бол энэ сайхан их орн байгаа. Хэдий хүн давчдагч энэ сайхан хөдөөхөр, энэ сайхан үзэсгэлэнт байгаль тэр сүмөө үүх дурсалтай, цагтаан жаргалтай, цагтаан зовлонтой байсан энэ нутаг орон дээр одоо үлдээж өгсөн энэ сайхан цэлгэр хөндийг харахаар өөр ирэхгүй бас асар их тэр ачаалыг би мартдаг юм. Энэ бол миний сэтгэлийн одоо нууцхан түлхүүр юм байна да. Хааны намсгал байд юм бэ? Хаана байд энэ намсгал? Ганц Монголд байд шүү дээ. Мэдхүү? Сингэн талаар тэ татгшаа. Бүр ёстой ингэ нэг тэнийж байгаа ингэж байгаа бүр дэлгэрэл тийм ээ. Энэ их салхийг самдсан шүү дээ. Байгальтай их ойрхон байгаа. Яг тэгэхээр энэ дэлхийд дээр чи ер нь байгальтай ойрхон байгаа. Ерөнхий угсаатныхаа хүрээнд нь аваад үзэхэд байгальтай хамгийн ойрхон байж хамгийн сүлд байгалаас тасарч байгаа хүмүүс нь бид нар болно. Монгол хүн ягаад галттай байх хэвээр юм. Монгол хүн ягаад тэнгэртэй байх хэвээр юм. Тийм ээ. Монгол хүн ягаад ингэж одоо уул усандаа хайртай бай. Монгол монголоороо байж өдийг хүсний утга учирны үеэмдгийг бол биендээс толж харсан. Тэрний дараа бол ерөөсөө ямар ч улс орн бол манай Монгол шиг санагдахгүй. Монголчуудын хүчирхэг байсны нууц тайлагдсаар удахгүй тэдний хүчирхэг оршихын бас нэгэн нууц таны өмнө дэлгэгдэх болно.